За намайг Батчрын Батчимэг гэдэг. Би 2010 онд Орногов аймгийн Хангахан ухааны коллежийг хүний хэмжээ мэргэжлэр төгссөн. Анх ажлынхаа гарааг бол ихтгэл левел тэмдэглэгээс эхэлж исэн. За 2 жил ихтгэл левел тэмдэглэгт ажиллаад 2013 онд бүсийн ажиллагаа эмчилгээний төвд ирсэн байгаа. За 2013 оноос 15 оны хооронд улсын нэгдүгээр төв эмнэлэгт дотрийн хэмжээр мэргэжилд дэвшлүүлсэн. Тэгээ 15-аас 16 оны хооронд геронтологийн үндэсний төвд насны судлалын чиглэлээр төрөлсөн нарийн мэргэжил эзэмшсэн байгаа. За өмнөөс хойш бол боттой насны судлалын чиглэлээр дотор болон насны хэмжээр ажиллаж байна. Ахмадын маань кабинетаар 700-аас 800 өндөр настан үйлчлүүлдэг. Манай дотрийн тасагт болохоор жилдээ нэг бас тэр тооны 700-аас 800 өндөр настан бол хэвтэн үйлчлүүлдэг байгаа. Мэдээж өвчин зовлондоо ингээд шаналаад ирсэн хүн өвчин эмчлүүлээд биеийн байдал нь сайжраад өвчин илаашаад гарахаар өвчтнүүд маань баярлаа гэд гарах нь бол хамгийн сайхан санагддаг. Миний мэргэжлийн онцлог гэх юм бол манай өндөр настангууд маань болохоор нэгээс дээш өвчин хавсарсан өвчнүүд их байдаг. Жишээ нь одоо хараа, сонсгол, сэтгцийн талаас хүртэл өөрчлөлт гардаг. Тийм учраас тэр болгонтойгоо ингээд харьцах бас бусад залуу хүмүүстэй харьцахаас арай өөр зовёр шаналгаа ихтэй юм хүмүүстэй ажиллаж байгаа учраас тэд нартэйгээ ойлголцох ажил мэргэжлийн онцлог маань бас тийм байдаг. Бусад чиглэлийг бодох юм бол тэгээд настай хүмүүс маань их уян зөөлөн ам баярлаж гомдохтой их амархан настай буурлал олон жил ажилласан гавьяатай тийм буурлуудтай бас ажилладаг та бас баярлалаа ажлынхаа онцлогтоос баярлж явдаг.